За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Өмнө Говь аймгийн Хамбогд сумаас бэлтгэхүүр гэж байна. За их гоё байна. 2023 онд одоо Хамбогд сумынхаа цуврал нэвтрүүлгүүдийг хийж исэн. Тэр үед энэ галт цэцэрлэгт ирэхэд за мод бол ерөнхийдөө багавтар нэг юм задгаал талбай байсан. Тэгээ 2 жилийн дараа ирсэн чинь мод бутны сайхан ургасан байна. Дотор нь одоо маш олон сайхан бүтээн байгуулалтууд хийгдэжээ. За тэрний нэгэн одоо бүтээн байгуулалтын үн бий зогсож байна. Энэ маань юу вэ гэхээр энэ галт цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга. 2 сайхан одоо галбын хүрэн улаан тэмээний юм хөшөөтэй ийм хаалган дээр зогсож байна. За энэ хаалгыг өнгөрсөн жил буюу одоо Өмнө Говь аймгийн Хамбогд сумын түүхт 100 жилийн ойд зориулж Хамбогдын хөгжлийн хурцгуур оюу толгоон сангийн хамт олон одоо энэ сайхан хаалгыг хийжээ. За тэгээ та бүхэндээ бас энэ 2025 оны 9 сарын байдлаар Хамбогд суманд ямар сайхан ажлууд бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа талаар та бүхэндээ энэ удаагийн дугаараар үзүүлье. Хүлээн авна уу. За ийшээ нөгөө юу орно гэдэг байгаа шүү дээ. Танаас нэг асуучих уу? За сайн байна уу? За сайхан амарч байна уу? Сайхан амарч. За сайхан. За би Сумдаа сайхан амьдрыг нэвтрүүлэг хийж яваамаа. Тэгээ та бас нэвтрүүлэг үздэг бах. Тэгээд Хамбогд сумн дээр ирлээ. Тэгээд өдөө чинь бас их айтайхан байд юм биш үү? Ханаараа бууцсан байна. Өө би нэг 2 жилийн өмнө ирж энийг зүүч хийдэггүй. Тий. 2 жилийн өмнө ирж исэн юм аа. Тэгээд их л халуун байсан. Ярьслага авах гэж халуунч айгүй хэцүү байсан. Тэгээд одоо бол яг намар 9 сар гарчихсан байна. Тэгээд 2025 оныхоо 9 сард бас энэ ажил амьдралын шаардлагаар Хамбогд сумн дээр ирлээ. Тэгээд бас 2 жилийн өмнөхөө бодвол одоо бүтээн байгуулалт үнэхээр сайхан хийгдсэн байна. Тэгээд ийшээ шинэ хороол бас их гоё хороол баригдсан гэж байна. Бараг 20-од орон сууц гэж үү. Тийм. Шүн орж исэн болохоор сайн хараагүй хажуугаар ингээд өнгөрсөн. Ямар ч их гоё гэрэлтүүлэхтэй их гоё тийм хороол байх шиг үлээ. Тийшээгээ очиж нэг зураг авд юм уу гэж зорио явж байгаа. Тэгээд танах шиг том сум юм а төөрөөд. Тэг нь бас. Та бас нутгийн юм байна. Зам заагаад өгөөч тий. Зам ч одоо энэ замаар ингэж чигээр явсаар байгаа л. За энэ зам чи ингэж явж байгаа. Тий. Ингэж чигээр явсаар байгаа. Галбгээд нэг гоё хоолтны ресторан байгаадсэн юм а. Би нэг 23 хоол хоош явна. Тэргээр яваад тий. Тэгээд засмал илж харагдаж байгаа. Тэгээд бараан горд 100 тийш иргэн ороод чинь. Шинэ ороолоор. Зөв. 23 онд гайгүй байсан. Сая 25 онд ирсэн төөрөөд нь шүү дээ. Тэгнэ бас. Ямар их бүтээн байгуулалт хийж байна. Энэ зам маань яач вэ? Зам хаасаг хуулаа ийцсэн байх юм. Тэ энэ хуучин замтай байсан. Тэгээ одоо шинжилээд ийж бүрэн одоо дугуйн зам, явгууны зам гэрэлтүүлэг ийж бүр шинжилээд одоо доогуур нь шугам хоол ажиллагаанд дулаа бохор цэврээ яваад тэгээ шинжилээд дахиад тавьж байгаа. Шууд зам тавихоороос дими те. Дараа нөгөө шугамаа татах гээр тэгээд нөгөө замаа эвдлэх болчихно. Тэгэхээр доогуур инженерчлэлийн бүх юу нь явагдаад тэгээд дээр нь дахиад замаа тавиад тэгээд тийм ажил хийгдээд одоо энэ намар хүлээж авах. Оо намар төвд. Даа бүжигнаадсэн юм. Би бүр гайхаад өчтөрөөс хойш хүмүүс бүжигнаад энэ зам янзлуулах юм. За та бас ямар мэрэгчлээ хүн бэ? Бас та өөрийгөө танилцуулаач тийм ээ. За хоёулаа танилцсан намаа Баясгалан гэдэг. Мөнх хоёр. За мөнх хоёрын баяр маань одоо уугуул хүн үү, суугуул хүн үү? Уугуул. За бүр хаан төрж ирсэн үү? Сумын энэ Хамбогдод төрж ирсэн. Энэ сумд ажиллаж амьдралаа гэж. Тэгж байна те. Одоо манай сум чинь сургууль цэцэрлэг энэ хойгуур бас олон байшин барилга баригдаж юм үзье. Тэгээд спорт зохицуулбарууд ирээд бүгд баригдаж байгаа. Тийм ээ. Ер нь хүн ам шилжилт хөдөлгөөн бол Хамбогд сум дээр их ирж ин да. Их нэр яаснаас та ажилтай байна гайгүй юу? Би тантай нэг яг нэгэн дуулцсныхаа мөнх хоёртойгоо нэг яг хөтэй нутаг орны хөгжлийн талаар нэг одоо цааны цаг өгч байна. 5-3-ыг солилцъя гэж бодоод танах хаашаа? Манайх энэ аль? Энэ үү? Тий. Хашаа машаа бол гоё хийсэн биз дээ. Өөрөө хийчихв. Энэ хашааг нөгөө ойлгоо хөгжлийн урдган сурсан гэж үйд. Тий, тэнд төсөөлөчээд тэгээд энэ нэг эко гудамж гэж төсөөлөчээд. За 7 айл энэ талын нүрийг хамрагдсан биш. Төсөл хамрагдаад өөрснөө нэг 10% тэр сангаас нэг 90% нь гаргаад тэгээ өөрснөө нэг юм хашаа хийж болж шүү. Авс тий. Тэгээд бас нэг нүүрэнлээ
7 тэдрээ хэдүүлээ нэгдээд Аа. хотод захиалаа хийлгэж байгаа тийм хэвчээтэй болсон. Хөөхөн гоё цэвэрхэн. За тэгвэл танаагаар орж нэг жоохон тавг солио л та. Танах ч бас энэ хавьтай хөөхөн мод тавьчихсан. Нэг олон жилийн хөдөлмөрөөс Бас нэг 10 жилийн өмнө гэдэг мод тарьсан аясаа горгож л. Говийн жил тарьсан. чи одоо бас тий нөгөө нэг гацуур, нарс энэ чи шилмүс мод бол бас урах хэцүү бах тий. Бас нэлээд арчилгаа шаардсан. Ер нь тэгэл манай говьд чи хавар нэг шороотой. Аа. Тэг 100 их нар халан тэгэл бас энэ хайлаас л шилэгдсэн мод. Улаас бол бас урах чарах тий. улаас урах нь ургана. Ер нь урахгүй мод чи жалгал та тарьж л урахтай усалгаа бордох бах. Тий. Одоо бас нэг үе бодвол энэ хүмүүс их зүгээр ингээд шороо байх биш. Бас байгаа орчноо нэг гоё болгоё. Мод цэцэг тари гэдэг тийм ер нь сэтгүү их хүмүүс суусан байна. Тий, манай хамбогд бол одоо ер нь ингээ харахад бол баг айл болгон мод тарьсан шаанда. Зохиомжоор тарьсан. Ер нь их модтой шүү. Хүмүүс их ер нь тарьдаг бас хойжуулах гал хашаандаа сайхан амьдрах гэж зүтгээд уусууч үү тий. Тэгэлгүй их хөдөлмөрч хүмүүс үү дэмаа онаас авч. За танаа хашаатай сайхан танилцъя да. Чи бас Андаа шаач нэг юм хөл. бас их олон мод тарьсан биз дээ. Хичнээн мод яваа юм бэ. Тоолж үзсэн үү? Жиний хүзээгүй гэхдээ бас нэг төрөл нь нэлээд олон байгаа. Тийм байна. Энэ одоо хайлаас шүү дээ. Тэ энэ айлаас. Бас энэ модныхоо тоогоо зүгээр ойлгохгүй тий. Зүгээр байж болж тэгж яаш ингээ гоё байгалийн гоё чулуугаар ингээд тойруулаад тавьчихсан. Энэ их гоё санаа байна шүү. Бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс тийм ээ. Мод тарьсан айлуудад бас энэ мөнгө хоёроос санаа аваад ингээд энэгээр ч одоо бас яасан гоё танаас шууд мүзий юм биш үү дээ. Энэ бас түүхийн холбогдолтой чулуу молоо байна уу юу? Зөө яах вэ тэгэл. Айгүй бол байж магадгүй л тий. Энийг дэн зааврын өндөг байна. Нэг тиймэрхүү маягийн юм гэж бодоод. Тийм байна. Гоё юм. Айлхоорноос байгалаар нь байлгах гал. Тийм шүү дээ. Энэ арга ширээ байна шүү дээ. Хоёулаа энэ дээр нэг жоохон сууж байгаа нэг ганц гүрүү шиг. Юм зам уунгаа сэрүүцээ энэ модны доор шууны үртэй хөөх юм аа. Ер нь энэ айлаас бол 10 жил болцсон баха. 10 жил болж байгаа. Тэсээ өдөрт нь яхаа тэгэл яг нөхөн сэргээл тэр ургах мод ургахгүй мод байна тэгэл. Тийм. Суулж яа нөхөн сэргээл тийгээл тэгэл яваал ити. Энэ одоо сангийн бофор уу? Тэр энэ чулуу шүү дээ тий. Хөөх юм аа. Бас арцмар суугуулад гоё юм. Тий бас гадаа энэ дээрээ суугаад бас өдөрт нь суугаад бас. Яа тий. Энэ араа бас танин мэдхгүй шүү дээ. Энэ аргалын эвэр байна. Энэ одоо ямар амтны хар сүлд мүлтийн байна уу? Хар сүлдийн эвэр баг шиг байна. Энэ янгирих баг шиг байна тий. Бугын чи эвэр явж байгаа шиг бас хөөх энэ их гоё биш бас ингээд байгалийн гоё үнд суурийг ашиглаад бас ийм эвэр янгирыг харчихгүй шүү бас хүүхдүүд бас ийм эвэр байд юм байна. Танин мэдхгүй юм уу? Хөдөө өвдөж явах энэ айлшанд байх хоёрыг явах гэж байна. Гоё юм аа. За энэ чи одоо юу вэ? Энэ албаар ингээ ухаа ицсэн юм шүү дээ. Бас сонир нүд. Нүд. Бас энэ их гоё. Энэ цаг ер нь эхлээд энэ цаг уу? Тий. Янзын том орон бөөдс тэгэл дээрс эхэлдэг юм. Эхлээд өөр говь тарьдаг моднуудаа тарьж үзсэн. Ургадаг тэгээ бүгд л ургаж байгаа сайхан. Тэгэл яг одоо тэрнээс хойш улаагч, ногоогч гэл одоо янз бүрийн моднуудаа тарьж үзээл байна тэгэл ургах. Тийм үү? Тий. Энэ араа ундааны бөглөө. Ундааны бөглөө гэж. Ундааны бөглөөг чи ашиглаад ямар хөөрх юм бэ? За энийг хин хийвэ? Энийг би та хийсэн үү? Таач бас их гарын урд үүтэй. Нэг тийм ураа. Энд ч яг эхлээд нэг зурчих бах тий. Тий яг зургаа нэг хар нэг битүү зураг хийж байгаа л тэгэл. Хийгээл. Яг нэг бөглөө хаягдаад ухаарнаас тэгээд цуглуулж байгаа ер нь юу хийж болох юм бол гэж бодоод. Тэгээ нэг юм 12 жил хийсэн нэг 10,000-аад бөглөө орсон байт. Хөөх 10,000 бөглөө. Хөөх юм байна. Гоё юм байна. Хөөцөн хүүхдүүд ирэл ойлгоол. Тэгжээ шүү. Тий. За энэ ч даац мац нь хэрв. Даац асуудал намайг дагаал гэдэг ш. Хөөх юм байна. Гоё яраа. Ингээд ер нь газрын эзэн болоод хашаандаа ингээд нэг гоё орчноо гоё үүсгээл ингэж амьдрах сайхан байхгүй тий. Заавал одоо Улаанбаатар хот гээ төгжрэлтэй, стресстэй ингээл орчинд хамбогдоо сайхан амьдрал гэдэг одоо энэ гэл үчицэл байгаа юм л тий. Хамбогдоо сайхан амьдрал. Энийг арилгачаа, арилгангуудаа сумдаа сайхан амьдрах гэдэг байна. Хамбогдоо сайхан амьдрал шүү дээ. Яг үнэ. Тийжээ. Энэ сая зүлэг тарьсан эдрийг ингээд дор тарьчаар шорооч ихэд байх юм билээ тэгээд. Жохон юу бас. Энэ хоёр гацхуур нодны суулгасан.
За энэ нэг аршаанаас амсч байгаа гэдэг Хатч одоо юу шүү. Энэ аршаан гэдэг нэг оёрсон хүмүүстэй те эндээ суух юм бол одоо ажил бүтнээ хийж байгаа хөргөл байгаа шүү. Татах ч уг. Усан хөргөл юм уу? За. Нэг 200-оор хийчихсэн чинь сүүх түмгүүд. Оо тоогоо зогсчих гээд. Тэгээ 12-оор шийдээд яас. Энэ өөрөө ингээд нараараа цэнгэлсэн юм байна те. Тэгээ нараараа цэнгэлээ өөрөө цэнэг аваад явсан. Энэ бас юм хөгжөөд гоё шүү те ингээд. Ингээ оргилчих юм байна те. Тэгээ оргилох юм. Бас хөөрхөн. За энэ нөгөө хараа. Гацуур ах шүү дээ. Тийм гацуур тий гацуур. Гацуур тарьсан биз дээ. Хараа. Ямар гоё юм бэ. Бас говь газар ингээд гацуур ургаж л сайхан. Ургаж чинь. Эдгээр нь алюминий мод голоод суулгасан. Дараа жилээс чадвал алюм идэх байх л гэж бодоод голдол. Алюм. Гарлна хаанх байна. Энэ нөгөө булганы балжин амгаа. Нөгөө ховдын булган. Тий ховдын булганы тий. Балжин амгаа суулгацсан. Нэг юм дөрөв айлан байна. Хам богд чи өөрөө юм жилийн дөрөв үйлрэл ер нь их сайхан дулаахан байдаг учраас ялангуяа юм алюминий чиглэлээр үржүүлэг хийгээд энд туршилт хийж байгаа тий. Ажгүй байгууллага бас их боломжтой байж магадгүй юм. Харахуунаар л гэж бодож. Ер нь бол их ургамал гэж яриад байгаа шүү дээ. Тэгэл одоо тарьсан дараа жилээ сургах гэж болов. Энэ нэг хөдөө хот чулуун гэргээл тоглодог байл ш. Тий. Хүүхдүүд тий. Тий бас нэг багнасаа дурсаг гэж одоо тий. Яг үнэ. Хийсэн. Хэдэн тэмээ угаастай тийм ээ. Тийм ээ. Тэмээ. Цаатан ч гэсэн томон ч гэсэн тэмээ угаас. Бас хөөх хэдэн тэмээтэй. Танаа тэмээ чи бэрэнт шүү дээ. Галбын улаан хөрөнгө гэдэг. Галбын улаан хөрөнгө гэдэг. Том бийтэй. Бус газрын тэмээ. Энэ одоо дээрс сахилдаг, зээргэн гэдэг арц гэл. За. Энэ одоо за ямар мэрэгчтэй хүн бэ? Би ч одоо янз бүрийн бас нэг юу байна. Жолооч байсан. Жолооч хийж байгаа. Бас цагдаагийн байгууллагуудаас эхлээд ажиллаж байсан. Одоо таныг харч ер нь цагтаа яг харж шүү. Цагтаа байсан биш үү? Хотгочлтынхаа одоо менежер хийж байгаа. Одоо яг энэ цаг үед бол хотгочлтынхаа менежер. Тэгэхээр одоо энэ дунд талбай, гэрэл төвлөг, зам талбай, ногоон байгууламж тийм манай хариуцдаг байгууллага. Тэгэхээр одоо жинхэнэ хашаандаа ингэж үлгэр дуурайл үзүүлэхгүй байхын аргагүй юм да. Би их зүг үнтэйгээ таарсан биш үү? Бас гоё баяртай. Энэ одоо нэг цаг гэдэг чинь манай говийн цаг ийм том ургаад. Жинхэнэ тэмээ иддэг биз. Тэ тэмээ иддэг цаг гэдэг чинь сая том мөчрийн бүр сая салхи хугалчлаа. Даахгүй байна. Салмаагаа даахгүй байна. Энийн салмаа бас сонио урмал юм а тий. Энэ бүр энэ ийм өндөр байсан. Энэ голынхан тэгээ сая энэ үнэр яах вэ? Үнэр гайгүй. Үнэр гайгүй мэн. Сая энэ идмээр юм биш тий. Сая салмаагаа даахгүй тэгээ салхинд хугараа хөвтлээ. Ийм том ургаж байгаа. Тэгээ нэг уцмуцаар ингээ боогоод сойчвол яадаг юм бэ? Харин тэгээд одоо нэг хамгаалт хийхгүй одоо энэ гол биш нь одоо ингээ том байсан. Хуурсан тайр юм тий. Энийг арцяас 2 дахь жилдээ бас гайгүй сайн ургаж ирлээ. Энэ хаанхын арц вэ? Энэ одоо медикгүй нь одоо юунаас л авсан ш. Хондоолтоноос л. Энэ дэмчгийн бизнес сайхан газар байгаа шүү дээ. Тэр аваар арц центр байдаг уу? Байхгүй. Тий. Манай яг өмнө говьрог бол арцтай. Яг нааш юм бол байхгүй. Тийм бидсэн. Биш одоо ингээл хотод чинь зарим нэг сайхан залуучууд байх юм. Ингээл за ер нь хөдөө гарч амьдрий, суманд сайхан очиж амьдрий гэсэн залуучууд их бий болчих. Хамбогд руу одоо ер нь залуучууд энэ сайхан ажиллаж амьдрий, энэ оюутлогооч гэдэг юм уу? Эсвэл одоо энэ тэ нутаг оронд одоо хийж болох юу вэ? Нөөц болцсон юу вэ? Тэрийг ирж хаагаад залуучууд ер нь ирүүл ер нь болцсон хэр баг шиг байна. Байна шүү дээ. Одоо манай сум чи өөр хүн ам нэг 8000 гараа байх хэвээр. Тэгээд хөдөлгөөн тухай ам нь 22 мянга шүү дээ. 22 мянга төгрөг байсан одоо хэдүүлж байгаа мэдэхгүй. Тэгэхээр чи ер нь энэ суманд ирээ суурших бол одоо зах зээл нь байна, ажлын байр нь байна. Бүхэл одоо газар нь байна, ирээ буул. Тэгэл одоо өөрснөө юу шүү дээ. Тэгээ энэ танах их гоё байхгүй. Өмнө Говь аймгийн Хамбогд гэдэг сум бол өөрөө галбын говьтой. Энд чинь нэг цөөхөн хідэн говийн ч одоо хамгийн том говь нь баг энэ галбын говь байна тий. Тэгээ брэнд гэх юм бол галбын одоо хөрөн улаан гэж гоё авраг том биетэй мундаг гоё сүрлэг сайхан тэмээ байна. За ингээд зөвхөн одоо уурхаад ажиллахч биш тийм ээ. Юу гэдгийг аялал жуулчлалын чиглэлээр энд бол маш их нөөц байгаа байхгүй. Засмал ороод ирсэн. Тэгэхээр Монголыг үзэхээр Европ, Солонгосууд маш их нааш ирж штеп. Ер нь манай сум чинь байгалийн. Жуулчид ер нь хэр харагдаж байна танаа? Жуулчид ер нь бас их хэрэг шүү. Дэмчгийн эдтэй учраас. Тий. Энергийн төв байна. Энергийн төв байна. Тэгэл өшөө энергийн төвөөс гадна бас сонин тогтцтой хаад очвол бас их бий. Ер нь бол ойрхон. Ер нь Хамбогд суманд ирж амьдрмаар л юм байна залуучууд. Тий. Одоо гадны улсууд ер нь их ирж амьдарч байгаа. Хаанаас өсгөлөө тэгэл ховдгоод ер нь ихэнх л таньдаг хүмүүс байдаг ш. Гадуур явахаар одоо ер нь л
Хуучин нэг хүн ам, сумын хүн ам нэг 10,000-аас илүү гарчаар нэг янз бүрийн шөнийн тоог хямдралтай тоогч гэдэг юм уу те. Тийм нэг юм хөшөр хөнгөлтүүд байсан шүү дээ. Тэр хэвээрээ үйлчилж байгаа. Хэвээрээ үйлчилж байгаа тий. Одоо ингээд нэг 1700 2000 хүн нэмэгдчих юм бол бас энэ хам богд сумд өшөө давуу талууд үүсгэх нь шүү дээ. Тэг. Тэ? Тэг. Тэгвэл бид нар одоо энэ жилээс эхлээд тэр юунд баг холбогдож байгаа болов 10,000 хүн хүрээд тэгэхээр тэр нөгөө шөнийн хөнгөлөлт мөглөлт тэр юу гэж ажиллах хэлээс тээ. Харьцангуй бас нөгөө хангаа газар шиг ингээд нөгөө уул хаадан гитсэн нэг газар нутаг хомос биш эн чинь ингээд дархаа болохоор сайхан тэлж өгч боломжтой юм байна. Тийм шүү дээ. Газар нутаг. Тийм. Тэгэхээр энэ ер нь хам богд гэж бас сайхан хот бий болох нь дээ. Тэрний илэглэл тавигдаад одоо энэ хойш ангаруу та нарын олон давхар байшин барилгууд баригдаж байна. Зам талбайгаа тавьчихсан дээ. Тэрийг л хайгаад яваад. Тэрийг л очиж үзье. Манай энэ гал талбайс нөлнө сэргээгдээд бас их шинжлээ дахин гоё болгосон байна. Одоо энэ гоё ийм гоё шувны далавч гоё ийм цагаан сарвч энэ төр чинь 23-нд байгаагүй шүү дээ. 23-нд чинь зүгээр нэг юм сулгаа талбаалах шиг өстэй. Тэг товчулж эхэлчихсэн тий. Одоо бол ер нь бол гэхдээ дахиад өшөө гоё юм хийгдэх л байна. Гоё болсон байна. Тэг ер нь бол гоё болж байгаа шүү. Шин мөн бол тэгээд одоо танах чи ойрхон юм байна. Таваасаа тэгээд эндээ. Ээ. Эхнэр хүүхдүүд гүйччихэл тий. Өнөр суун үсттэй. За. Яг л одоо сайхан тий. Нөгөө боловсон ойл бүх зүйл биш шүү дээ ингээд. Тэгэл төө нод ямар гэдэг юм танд адилхан байна гэж ингээд бүх юм болбол. Ингээ бүр баантай юм биш үү? Ингээ дүүшэндээ орчин. Болж шүү. Энэ бойлероор ингээд тус алаач тий. Одоо энэ гадаа бол алуус нь ирж байгаа. Тэгээд одоо албач. Тэгвэл бойлерын хэрэггүй болчих. Бойлер хэрэггүй болчих тий. Одоо бойлероор яваад. Гоё юм аа. Гоё юм аа гэж би одоо бас сумд амьдардаг үсэн шүү дээ. Тийм үү. Төв аймгийн 100 мод сумд очиж ирсэн. Тэнд бас сайхан ингээл амьдарч байна. Хотод амьдрах юу нэг хэцүү болоод тийш үү дээ. Хаяа нэг ажил амьдралын шаардлага. Хотын утаа төгжээ. Хэцүү шүү дээ бас. Шанг тийм ээ. Тэ энд сайхан утаа төгжээгүй сайхан хот байна шүү дээ. За гэр бүлийн хүн хин гэж хүн байна. Ганцаа. Гантуя. За манай гантуя юу гэдэг вэ? Бүтэн шүүхүүд ажил. Шүүхт. Аа. Сум дундын шүүх гэж байна. Сум дундын шүүх. За шүүгч. За ийм хүн байна. Загас тийж яддаг өө. Загас тийж байна. Энэ ямар сони юм бэ? Пүү би ч тэ ийм олон орны мөнгөний одоо цоглууд харж байгаагүй. Хэдэн орны мөнгөний цоглуулга байна? Энэ яг хоо ер нь бол надад нэг 120-30-аад орны мөнгө байгаа. Монголын 3 ийм мөнгөс байгаа. Энд бас тавигдаагүй ч байх шиг. Тавигдаагүй, багтаагүй бас байна. Тэгэл одоо яач яаслал хийнэ гэсэн бодолтой бас их том залбай ажиллах гэдэг байна. Энэ их гоё юм байна. Би одоо амьдралдаа бас харж үзээгүй улс орны мөнгөнд дэвсгэрч биш үү? Ямар сони юм бэ? Ерөнхийлөгч том улсуудад хамт амьдарч шийгээл. Тийм энэ бас их гоё хобби шүү. Тэ энийг бас 70 жил болж байна юм аа би тэ. Аргентины мөнгө юм бэ тийм ээ. Их сони юм байна. Их гоё юм байна. За гайхалтай. Яас ийшээ. Өг танах ч онгоц цоглуулт юм шүү дээ. Онгоц цоглуулнаас. Онгоцны хабитаас. Бас олон төрлийн онгоц шүү. Тийм Монгол нэг эхлээд нэг 7 авиа компани Монголд явдаг юм билий. Эхлээд тэрийг зодуулж бас үлдэн тэгээд дураад явж гисэн. За эндээс ч одоо сууж үтсэн онгоцнууд. За Мятхан онгоцон сууж ийсэн. За тэгэл Оросч ямар авиа компани байдаг л. Москвад нэг нисэж байсан тэр ч одоо тэгэл бас Оросч л байх. За тэгэл Кореан Air гэл байгаа та. За гоё юм байна. Биш сая нэг гэр байдаг гэж танаад. Тэр яадаг гэр юм. Гар хувцхөө. Үзэлтэй. Бас их гоё гэр хийсэн гэдэг тийм юу ярьлаа ихнэр. Тэр гэрийг сонирх гэдэг хөө. Тэгд. Зяхөө. Энэ 69 байна. Энэ одоо нэлээд хөргөн тонголцсон юм биш үү? Тэ энэ одоо миний оноо хобби. Номер нэг гоё юм байна. 0469 гэж байна. Бас тэ? Энэ яг нэг 69 бас гоё. Навагч одоо хүүхэд байхад тэр үуч одоо энэ Jeep Mip байсангүй. Энэ балны тичээрээ сэтгэлэх сайхан унаа байлаа ш. Манай бас хүн эмдгийн жол гачснасаар бас юм жарээс хонж байсан. Тэгээд хүүхэд байхад мөрөөдлөө биелүүлээд тэгээ юм жарээс солины хоёр авсан. Тэгээ энийг тоноглоод энзлаад мотороос солиод 3-0-т болгоод
Тэгээд одоо ингээд амар тавих юм шүү дээ. хаасаар зурд авнаад. Манай энэ амбагд бааз клуб ч бас бай. Тэг нэг 10 хэд жирээстэй тийм бас клуб. Сайн үлсээ юм аа. Номер үнэтэй байж. Номер бас гайгүй. Авъя л гэдэг тийм. Жирээстүүсүүд л бас авдаг номер шүү дээ. Гоё номер харагдав. Тий. За энэ өстой гоё мотоцикл шүү дээ. Гонжаа мотоцикл байгаад байдаг. Гонжаа мотоцикл байгаад манай сан бас юм. Хэлнэтэй бас юм. Синчэнэ өрхөн богмохтай. Тэгэн богмох. Өмсөг гэдэг нь үгдэл байгаа ш. Миний унаануудаа сая би гоё шүү. Морс техник бас сонирхнаас. Энд бас нэг эний бас нэг гэр байгаас. Нэг гэрэл гээд байгаа. Би одоо бас нэг ямар гэрийн тухай яриад байгаа бол гайхаад ийшээ орцгоё. За ингээд. Хэчээд Хамбогд сумын орон нутгийн судлага танхимд ороод ирвүү яа. Энэ одоо энэ их гоё яав. Тэ энэ Хэд оных юм бэ энэ ч тоо. энэ одоо 58-ны чек яав. Дэрэгүр толгойд тоглолт толгойд ч гэдэг юм. Тэгээд 58 оны дугаар хэнэ каск мэнэ. Яав 250 гэдэг. Явна үз. Явнаа энийг одоо ч л яг зүгээр оруулаад тавьчихсан. Биднес нэг энэ тэнд клип киноны зураг авах гад юм олддгүй. Тий. Танахаас чи ирээд ингээд энэ гоё мотоцикл энэ төр энэ ховор нандин гоё юмыг ашиглал гоё клип кино бол хийхээр л юм байна. Манай хамбаг сумчин явна галбын тэмэгээр алдартай. Тэгээ тэр утгаараа бас манай сумчин усад бас нэгдүгээр байранд бас 50 жил ороо явж байгаа юм сүүлийн жил. Тэр утгаараа би бас энэ галбын гоё хөнгөд утгаар нь буур гэдэг одоо шаазан болон сүүлийн манай сумын төгсөнд гарсан буурнуудыг цуглуулж эхэлсэн. Олон юм аа. Одоо бас нэг 30-40 бууртай болцсон байна. Тий. Ялчгүй нь одоо энэ Монголын энэ манай брэнд нутаг юм да. Энэ манай нэг аав өдөө байхдаа аав жир оторт бэлдэж исэн гэр байсан. Тэгээд тэр гэрээгээ бас ингээд сэргээгээд слаас эндээ ингээд бас өөрийнхөө хоббиг хөгжүүлээд бас байж идэхтэй. За тийм дотор бол ерөөсөө ястаа нэг түүх юм да. Одоо бидний хүүхэд байхад байсан одоо бүхий л нөгөө эд хэрэгэл те. Тэ. Гоё юмнууд байна шүү дээ. Йоо ямар ч хөөрж юм бэ. Дээр үед одоо ямар байсан одоо 70 80-аад онд те юу хэрэгжилж ийсэн. Одоо тэр утгаар л бас бэлдээл байгаа ер нь бол. Энэ хөнгөн цагаан энэ те нэг бетон байх чинь энэ ямар хөөрх юм бэ. Хүүхэд байхад бид нэг ийм бетоноор сүйд хараг аваад уудаг байж үлээ хөөрхий. Бариулыг хараачтай нэг гоё. Яа яста дурсам сад тавьдаг шүү дээ. Тэр 1-ийн 3-ийн 5-ийн паалантай оо ёо зөөр байна дөө. Өдөр халуун сав хараа. Нөгөө бухтай халуун сав хүртэл ямар хөөрх юм бэ. Ийм байгаа тэгэл одоо энэ жаацсан дээр бол яг гоё хуучны хар цагаан зургууд шүү дээ. Тий. Манай аав ээжийн зургууд байна уу та? Тий, манай ээж тэгэл аав ахтууд манай төрсөн вичээс 11 бол айлын хамгийн бага хөхөд байгаа. Тэгээд тэр ах эгч нар манай адам талынхан бас ингээл бүгд байцгаан да. Гоё шүү ингээл. Нэг ясандаа одоо нөгөө нэг ясандаа хүүхэд багчууд орж ирэх юм бол орчин цагийн хүүхэд багчууд чинь бас нөгөө хуучин тий ахуй амьдралаасаа холдоод бас мэдхгүй шүү дээ. Тий. Танин мэдхүү тал дээр бол бас их л тий хүмүүсийг бас нөгөө гоё юм байна да. Орж ирээд багнасаа дурсаасаа тий бас нөгөө өвөө аав ээжийн дурсаараа бас дээр үе бас 70-аад ингэж амьдарч хэлсэн шүү тий. Бас нэг тийм гоё мэдрэмж аваад гараасаа гэдэг үүднээсээ бас нэг юм гэр бэлдэж аваад ингээд тогтчуулаад одоо бас тогтчуулж л байна. Бас дуусаагүй л хоёр зэрэг юмнууд олж ирээл тавиалаа тий. Одоо энэ дэн гэл одоо энэ жишээтэй дэн лүү гэлээ тий. Лаа гэл одоо гэтэл одоо Монголын одоо гэрлийн үе гэтэл 4 үе байх жишээтэй. За сайхан байна. Тэгээд манай нэвтрүүлгийг үзэж байгаа хол ойрын гीचт маань тийм ээ. Магадгүй одоо мөнх хоёр гэдэг хүнтэй уулзаад бас тийм ээ. Нүдэрээ үзэхээс бас нэг биеэрээ мэдрээд цай унд агаар тий энэ орчин биеэрээ мэдэрнэ гэдэг бол бас гоё мэдрэмжтэй. Бас хүсэл сонирх юм бол энэ мөнх хоёр гэдэг залууг бас сургалаад энэ хот тогчлтын мөнх хоёр хаана байна? Нэг гэр оронтой танилцгийг бол чөлөөтэй үйл үүдэг бас нэг. Тий чөлөөтэй тий. 5 үг солиод нутаг орныхаа тухай энэ
сайхан ахаа амьдралаа бас нэг танилцуулбал одоо юу болохгүй гэж тийм Монгол хүмүүс бид нар чинь хүмүүс ирэл бас сонирхож илээс. Санааваад бас хийхэн байвал хийсэг хэрэгжүүлээсээ бас мод чулуу нэг ч гэсэн жилийн өмнө тариасаа л гэж бодсон. Өнөө амьдрал бас тэгээд энгийн бөгөөд тий гэлж ирэх байхтаа гоё шүү дээ. Өстой гоё юм. Тэгээд санаанд өгөө явж байгаад бас ингээ Өмнө Говь аймгийнхаа Хамбог цумын бас сүүлийн одоо орчин амьдарч буй нөхцөл байдлаа танилцаа явж ирсэн одоо мөнх хоёр гэдэг юм сайхан залуутай танилцлаа. Бас ингээд төвшөөхгүй бас гэр орондоо сайхан зочлуулж тийм ээ. Бас нутаг орныхоо тухай өөрийнхөө хийж бүтээж байгаа одоо сонирхол хоббигоо бас танилцуулсан явдал баярлаа тэгээд. Яриад байвал зөндөө юм байна. Энэ завшааныг тохиолдуулаад бас энэ Хамбогчуудаа Өмнө Говьчуудаа тийм ээ. Таныг одоо таньж мэддэг одоо цэргийн он жовод 10 жилийн одоо нэг ангийнх нь одоо тийм ээ таныг таньж мэддэг бүх хүмүүстэй нэг сайхан мэдлэгээ өргөж. Тэгээд хоёулаа ярьцлага өндөрлөе дөө. Тэгээд намайг таньж мэддэг бүх улсуудаа энэ өдрийн мэндийг хүргээд та нартай рогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За бүтээн байгуулалт эд явагдаж байна да. Барилгын ажилчид байшингаа барьсаар ингээд Өмнө Говь аймгийн Хамбогд суманд одоо ийм гоё 5 давхар орчин үеийн за 20 гаруй одоо ийм блок ашиглалтанд ороод дотор нь одоо ард иргэд нь орж амьдраад ингээд сайхан амьдарч ин дөө одоо тэгээд Монгол орны маань сумдууд нэг ийм болоод байвал одоо тийм ээ Улаанбаатар хотод амьдрах ер нь шаардлага байна уугүй юу тэр нэр хэлэхгүй алгаа өнөхөр мундаг сайхан бүтээн байгуулалтууд бол Өмнө Говь аймгийн Хамбогд суманд одоо хийгдэж байна. За тэгээд энэ олон сайхан амьдрах орчныг сайжруулж байгаа энэ бүтээн байгуулалтыг хийхэд мэдээж хэрэг одоо Хамбогдын одоо хөгжлийн хурцсуур оюутлогоон сангийн одоо хамт олонны үзүүлж байгаа хувь нэмрийг бол тий үнэлээд баршгүй юм. Тэгээ иргэдийн одоо ая тухтай айж төрж амьдрах бүхий л нөхцөл одоо болцоог хангахын төлөө одоо энэ Хамбогдын хөгжлийн хурцсуур сангийн хамт олон бол одоо өдөр шөнөгүй л одоо хичээл зүтгэлтэй ажилддаг юм байна. Ингээ 2 жилийн өмнө ирэхэд л одоо бас дуу алдаал байжсэн бол ингээ 2 жилийн дараа 25 оны 9-р сард ирсэн чинь тэгээд одоо үнэхээр хэлхүүг алгаа. Үнэхээр одоо ийм гоё одоо сум хөгжчих юм бол үнэхээр тий нийслэл Улаанбаатар хотод төгжирж стресстэй амьдрах ямар шаардлага алга. Тэгээ та бүхнийг бас тийм ээ амьдрал ажил төрлөө зохицуулаад Хамбогд суманд ирж амьдрахыг уриалж байна. За энэ хороол бол ингээ цаашаа хэлсээр болно. Ингээ ер нь миний сонсноор бол Хамбогд гэдэг одоо гайхалтай сайхан орчин үеийн хот бол утгагүй босх юм шиг одоо санагдаж байна. Тэгээ та бүхнийг бас Хамбогд ирж амьдраараа гэж уриалж байна. Ингээд сумандаа сайхан амьдрий буюу Хамбогд сумандаа сайхан амьдрий. Вүү